Сүүлийн үед санхүүгийн шинжтэй гэмтэргүүдийн арга хэлбэр төрөл нарийсч байгаа боловч зарим тохиолдолд бас иргэд өөрсдөө болгоомжгүй санамсаргүй байдлаар энэ гэмтэрэгт холбогдож болохын нөхцөл байдлууд бас бий болсоор байна. За тухайлбал бэлэн бос гүйлгээ шилжүүлэг хийхдээ утасны дугаар, дансны дугаар, за төлбөр хүлээн авагчийн нэр зэргийг буруу дутуу бичих зэрэгс шалтгаалаад зарим тохиолдолд иргэд өөрсдийнхөө авах ёсгүй мөнгийг өөрийнхөө дансанд хүлээн авах юм тохиолдол гардаг. Хууль зүйн агуулгаараа хэн нэгний болгоомжгүй алдаа нь таны ашиг орлого болж болдоггүй. Оо 2 сая гинэ. Энэ 2 сая 200 хардаа. 2 сая шүү дээ. Хинээсээ? Гүйлгээний утга бараа материалын гинэ. Оо гарыг та чи мөнгөдөлчлөө шүү дээ. Гарыг кино зэлтэй зөвхөн гарыг. Энд чинь гарыг л та. За энэ тохиолдолд тухайн гүйлгээ хүлээн авсан хүн тэр мөнгийг буцаан эзэнт нь олгохтой холбоотой өөрөөсөө шалтгааллах боломж дарга хэмжээнүүдийг авах үүрэгтэй байдаг. За ингэхгүйгээр энэ мөнгийг буцаан шилжүүлэхээс зайлсхийх, за татгал зах зэрэг нь бол эрүүгийн хуульд заасан алдаатай гүйлгээг завших гэдэг энэ гэмтэрэгт хариуцлага хүлээх хүртэл нөхцөл байдлыг бүрдүүлдгийг иргэд анхаарах ёстой. За иймд бэлэн бос төлбөр тооцоо хийж байгаа, хүлээж авч байгаа талууд тухайн гүйлгээ хийхийн өмнө дансны болон гүйлгээний мэдээллийг нарийн сайтар шалгах, за мөн тухайн гүйлгээг ямар шалтгаанаар хэнд юуны төлбөрт гэх мэтчлэн хийж байгаа шалтгааныг гүйлгээний утга гэсэн хэсэгт нарийн тодорхой бичиж өгөх зүйтэй байна. За ингэх нь та бүхнийг тухайн гүйлгээтэй холбоотой үүсэж болох эрсдэл маргаанаас хамгаалах ач холбогдолтой юм а. Ятгах тусам нэгтэл залилэгчдэд боломж бүү олго.